цөмрө хамтдаа залбирая. Бид нар урдын цуглартууд дээр хамтдаа ер нь бол залбирж байгаагүй. Гэхдээ үнэхээр бидэнд нэгүсэл хэрэгтэй. Энэ бүхнийг даван туулахад нэгүсэл хэрэгтэй мөн хаа. Үнэхээр бид нар танаас юу хүсэх вэ? Таны хүсэл биелэлээ олох болтугай. Бидний дотор байгаа хуучин мөн хүн үхэж алга болох болтугай эцэг минь ээ. Үнэхээр Христийн дагалдагч мэт ертөнцөөс ураас өмнө таны хүү болохоор дуудагдсан хөвгүүд мэт амьдрахад таны нэгүсэл энд ирсэн хүн нэг бүрийн амьдрал дээр байх болтугай гэж би өрөөж өн эцэг минь ээ. Үнэхээр таны нэгүслгүйгээр бид нар юу хийж чадах вэ? Өнөөдөр биднийг үнэхээр хуучин сэтгэлээ, хуучин шашинлаг систем тогтолцооны эсрэг болсны төлөө бидний хинч юу ч гэж хэлжсэн эцсийн бүлэгт таны хүсэл биелэж, таны зорилго гүйцэтгэлэн олж, таны сүм баригдах болно эцэг минь ээ. Таны хаанчлал Монгол улсад үнэхээр хүчтэй төлөх болно. Таны хаанчлал Монголоос орж үндэстнүүдийг байлдан дагуулах болно. Үнэхээр өнөөдөр бид хэн байх нь тань тийм чухал биш. Харин та бидний дотроос хэнийг гаргаж авах вэ гэдэгт үнэхээр чухал. Эзэн минь та биднийг хүссэн хүслийнхээ дагуу хэлбэржүүлэн гаргаж аваарай. Та биднийг үнэхээр хаанчлалынхаа төлөгчд, дайтагчд, байлдагчд, таны хайртай охид хөвгүүд болгож өгөөрэй мөнх эцэг. Мөн хаа. Та үнэхээр биднийг тэгж бэлдэж өгөөрэй гэж залбирanгуйж. Бид нар өнөөдөр зүрх сэтгэл дотор байгаа хэрэгтэй хэрэггүй энэ асуудлуудаасаа бүр бүсэнд татгалзаж байна. Бидний хойшин чангаахыг бидний урмыг хугалдаг, гонсойлгодог, бидний дарамтанд оруулдаг, хэрэгтэй хэрэггүй жижиг сажиг асуултууд, бүх төрлийн гомдол, бүх шаналлуудыг бид нар орхиод урагшлах болно аава. Мөнх эцэг таны гайхалтай эдгэрэл бидэнд хүрэх болтугай. Та бидэнд хүрэхэд та бидний бүхэлд нь эдгэж чадах үлээ эзэн минь ээ. Үнэхээр та бол төгс эрх мэдэлтэй. Та бол төгс эрх мэдэлтэй гэдгийг сүнслэг ертөнцч мэднэ, материалын ертөнцч мэднэ. Та бол төгс эрх мэдэлтэй. Та хүмүүсийн дээр төгс эрх мэдэлтэй. Таны захирч чадахгүй хүн гэж нэгч байхгүй юм аа. Таны захирч чаддаггүй, уусгач гэж байхгүй, сүмч гэж байхгүй, засгийн газарч гэж байхгүй. Ямар ч улс орн бүгд тавилангаараа таны дор захирагддаг үлээ. Таны дор захирагддаггүй ямар ч бүтээл гэж байхгүй. Бүх тэнгэр элчүүд, сайн муу бүх тэнгэр элчүүд танд захирагддаг. Мөнх эцэг танд үүний төлөө талархаж бид төгс эрх мэдэлтэй эзэнтэй учраас, төгс эрх мэдэлтэй бурхан эцэгтэй учраас, зөвхөн хаадын хаан эзний хүүхдүүд учраас бид нар дандаа талархаж байна. Та хайраараа биднийг үйсээр биш, харин хайраараа биднийг ертөнцийн суйраас өмнө сонгож авсан учраас мөнх аав та биднийг энэ замыг дуустал явахад хэрэгтэй бүх нэгүслийг бясгах болтугай эцэг минь ээ. Халелуя. Мөнх аав. Мөнх аав. Таны хүслийн хэрэгжүүлэлтэнд оролцох болсондоо бид нар тандаа талархаж байна. Мөнх аав, эх сарын турш та бидэнтэй уулзаарай. Хүннийг бүртээ та уулзаарай. Бидэнд ярьж өгөөрэй эцэг минь ээ. Та үнэхээр ярьж өгөөрэй. Бидний зүрх сэтгэлийг та бүр үнэхээр задарч нээгээрэй. Бидний дотор байгаа зүйлсийг та илрүүлэн гаргаж харуулаарай эцэг минь ээ. Эмчилж идэж өгөөрэй. Та хүчтэй дэмжээрэй эцэг минь. Хүчтэй урамшуулж зоригжуулаарай аава. Өнөөдөр урам хугарсан нэгэн байгаа бол эцэг минь та хүрээч. Та гонсоосон нэгэнд нь хүчийг өгөөч. Учир нь танд найдагч нь хизээж чүрд орохгүй гэж та хэлсэн бэлээ. Та хэлэхдээ би зөвхөн би та нарыг тайвшруулж чадна гэж хэлсэн бэлээ. Мөнх аава, ертөнцийн суйраас эхлээд төлөвлөсөн бүх төлөвлөгөөгийг тань бид нар үнэхээр хайрладаг, бид нар үнэхээр биширдэг, бид нар үнэхээр хүндэлдэг. Тэнд оролцох эрхэм аз завшааны төлөө тандаа талархаж байна аава. Мөнх эцэг минь ээ, бидний үнэгүй амьдралыг та үнэтэй болгох болтугай эцэг. Бидний хэрэггүй амьдралыг та хэрэгтэй болгох болтугай. Учир нь таньгүйгээр бидний амьдрал бол зүгээр л хог юм аа. Мөнх аава. Үнэхээр та бидний зүрх сэтгэл дотор ажиллаач гэж би залбирanгуйж ярьж байгаа сонсож байгаа бүгдийнхэн зүрх сэтгэлд учир нь танд ялгуурлах үзэл байдаггүй лээ. Танд онцгой хүнч гэж байдаггүй. Та бүх хүнд хүрэх чадaltaа та бүх хүний дээр засаглах эрх мэдэлтэй билээ. Мөнх аав, дарамтанд орсон нэгэнд нь та хүрээч. Та өөрийнхөө амралт руу биднийг дагуулаач аава. Таны хүч чадлын өдрөө ирэх болтугай. Таны хүч чадал, таны ариун сүнсний цутгалтын өдрөө ирэх болтугай мөнх аав. Баярлалаа Есүс. Баярлалаа, 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 баярлалаа. Гайхалтай эцэг үнэхээр та алдарш болтугай. Үнэхээр та бүрэн утгаараа алдарш болтугай. Бүрэн утгаараа алдарш болтугай. Та мөнхийн улсад хаанчилдаг шиг
Та энэ дэлхий дээр хаанчилсан хിവэрэ бөгөөд өөрийнхөө хаанчлыг өөрийнхөө хүмүүст өгөх болно гэдгийг харуулах болтугай аваа. Мөнх эцэг харин та биднийг сургаж өгөөрэй. Та бидний өмгөөлөгч болоорой аав. Та бидний хамгаалагч. Та бидний өмнөөс дайтахаар болдог дайнч эзэн гэдгийг харуулах болтугай аав. Мөнх эцэг. Тэгээд та заавал алдаршаарай эзэн. Алдаршаарай. Есүсийн нэрээр ярьж байна. Амен. Амен, амен, амен. Үнэхээр ингээд л цөмөр цаашдаа хамтдаа амьдарцгаая. Миний амьдралд олигтой юм болохгүй байна, ийм байна, тийм байна гэж та бити бод. Учир нь өдөр болгон эзний бүтээсэн өдөр байдаг. Тэр өдөртөө хүссэн бүхний бидэн дээр хийхийг нь зөвшөөрөх ёстой. Дараагийн уулзалт маань 8 сарын 21-нд байгаа. 21-ний хагасаа өдөр. Тэгээд 11 цагтаа цөмөрө кемпинс гэдэг уулзъя. Тэгээд би та нарыг ирсэнд маш их баярлалаа гэж хэлмээр байна. Та нар ирээгүй бол миний ажил ч гэсэн хоосон байх байсан. Тэгээд энэ бүхнийг дэмжиж бүх зүрх сэтгэлээрээ оролцож бас эзний үгийг сонсох гэж ирсэн та нартай амжилт хүсье.